За сайн байцгаана уу? Аватар Отвен та бүхэндээ 2026 он шинэ оны мэндийг хүргье. За ингээд шинэ оныхоо шинэ жилийнхаа хамгийн анхны уншлагыг хэдүүлээ хийх гэж байгаадаа би их таатай байна. Бас маш их баярлалж энэ талаас бас догдолж байна. Та бүхэн маань бас шинэ оноос гоё сайхан гаргасан гэдэгт бол итгэлтэй байна. Одоо ингээд хэдүүлэнгийнх нь амьдралын бас цоо шинэ хуудас эхэлж байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор би 2026 оны ерөнхий төлөв байдал үүнтэй холбоотой одоо анхааруулах зөвлөх зүйлсүүд тэгээд 2026 оны одоо 4 улирлын төлөв байдал ерөнхий түүнтэй холбоотой бас анхааруулах зүйлс тэгээд 1-р сарын ерөнхий төлөв байдал болоо үүнтэй холбоотой бас анхааруулах зүйлс гэдэг байдлаар бол уншлагаа бол хийхээр байгаа. Тэгээ ерөнхий яг одоо юу гэдэг хайр дурлал мөнгө санхүү ажил карьер гэдэг нарийн тэм коллектив уншлага гэхээсээ илүү ерөнхий та бүхний маань энерги юун дээр төвлөрөөд байна, юун дээр илүү анхааруул зүгээр байна, юун дээр илүү болгоомжлол зүгээр байна гэдэг талаас бол би илүү одоо тэг зөвлөгөө мессеж талаас бол уншлагаа илүү хийн. Ерөнхий та бүхэн үйл явдалтай холбоотой уншлагуудыг бол өөр олон YouTube хийж байгаа нэг тарот суугатаас олоод хараад үзээ сонсож байгаа гэж бодож байгаа болохоор би ерөнхий яг тиймэрхүү уншлага бол хийхээс илүү зайлсхийгээд илүү бус хүмүүс өгөөгүй зөвлөгөө мессежүүдийг өгөхийг бол эрмэлздэг гэдгийг маань мэдж байгаа байхаа зарим хүмүүс маань ерхий. За тэгээд та бүхэн маань энэ 3 групптэй байгаа 3 хөзрөөс өөрийнхөө хамгийн их татгаж байгаа үзрийг сонгоод уншлагаа хэдүүлээ эхэлье. За 1-р группийнх маань уншлагатай тавтамаар л за хэдүүлэнгийнхэн сонгосон чулуу болон хөзрийн хувьд болохоор за чулууны хувьд бол ийм одоо номин ногоон өнгөтэй чулуу байна. За ерөнхий та бүхний маань 2026 оны нэрэг бол ер нь бол нэлээд тайван. Гэхдээ одоо тайван гэдэг нь юм санаа амар гэхээсээ илүү бүх юм дотроо төлөвлөсөн түүнийхээ дагуу одоо бүх одоо зорилго зүйлтэй хүрэхин тулд ингээд алхмаа бүгдийн төлөвлөлөөд нэг нь хийж явах одоо иймэрхүү энерги айгүй өндөр байна. Энэ нь бол яг хувийн талаас одоо зорилго зорилт те ажил карьер гэдэг талаас бол маш сайн. Харин хайр дурлал одоо иймэрхүү зүйлээр болвол жоохон тийм нэг тайван байдалтай байх өнцөг бас ажиглагчийн буюу одоо тийм хайр дурлалтай холбоотой том асуудал гараад байгаа боловч ерөөсөө тэрийг ингэж одоо сервисний хүлээж авч одоо ингэ шийдэх гэж хичээхгүйгээр жоохон юм нэг тайван за тэгээ болох байлгүй дээ гэдэг иймэрхүү зүйлс нь бас жоохон юм буруу байх магадaltaй. Нэг иймэрхүү ерөнхий энерги болол чулуунаас мань бол мэдрэгдлээ. За одоо харин яг хөзрөө дэлгээ харъя. Oracle үзэр дээр болохоор Desan. За нар гэдэг үзэр бол гарч ирлээ. За ерөнхий 2026 оны төлөв байдал бол та бүхэн маань одоо 2025 оны төгсгөл дээр одоо өөрсдөө 26 оны ерөнхий нэг тийм одоо зорилтыг бол гаргаж ирсэн байх. Тэр одоо гаргаж ирсэн зорилтууд бол ер нь бүгд биелэх боломжтой. Тэр хэмжээний энерги бол нарнаас та бүхэнд бол өгж байна. Тэг ерөнхий 2026 он дээр нэлээд нартай ойрхон, галтай ойрхон байвал айгүй зүгээр. Тэр нь одоо лаасааж одоо бясалгал хийх, лаанаас энерги авах, нарнаас энерги авах, нартай ойрхон одоо уул оройдор гарч нарны бясалгаах, сүү өргөх ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүдийг 2026 онд одоо илүү жоохон дэвс хүнслэг талаасаа иймэрхүү зан үйлүүд сонирхолтой байвал ийм хийвэл айгүй зүгээрээ. Нөгөө талаасаа яг өөрийнхөө одоо наран сүлжээ хүрттэй бас ажиллавал айгүй зүгээр санагдаад байна. Яг ийм мөнгө санхүүтэй холбоотой, ажил мэргэжилтэй холбоотой бол нэлээд юм карьер талтай бол айгүй их зүйлүүдийг төлөвлөж карьерийн өсөлт тал дээр бол 2026 он дээр нэлээд одоо фокус өгөх хүмүүс бол байгаа болтой 1-р группийнхэнд маань. Тийм болохоор яг энэтэй холбоотой зүйлс бол нэлээд сайн амжилттай болох бүрэн боломжтой энэ харагдчих байна шүү. За тэгээ би ерөнхий 2026 он дээр бол ерөнхий энерги нь бол иймэрхүү байна. Одоо хэдүүлээ яг нэмэлтээр би юу авсан байгаа. Элемент болоод чакрад дээр одоо аль элемент дээр илүү төвлөрж ажиллах вэ? Аль чакра дээр илүү төвлөрж ажиллах вэ? 2026 онд гэдэг бас ерөнхий мессеж авсан. За ерөнхий элементийн хувьд болохоор element of air, за чакраны хувьд болохоор heart chakra.
буюу зүрхэн чакран дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд агаар элемент гэдэг хоёр зүйл гаширж байна. За зүрхэн чакраны хувьд бол та бүхний маань хувьд одоо яг 2026 он дээр яг ингээд үнэхээр чин сэтгэлээсээ бүтээгийг хүсэж байгаа тэр мэдрэмж юу вэ? Тэрийгээ сайн сонсорой гэдэг зүйлийг бол хамгийн түрүүнд хэлж байна. Нөгөө талаас үнэхээр та бүхний маань хувьд бол илүү зүрхэн чакрандаа төвлөрж ажиллах буюу би яг энийг хийхийг хүсэж байгаа билүү гэдэг асуултыг үргэлж өөрөөс асууж байгаарай. Та бүхний маань хувьд ингээ 2026 онд ингээ нэг зорилго тавьсан яг таны ханаас ингээ яваад хийж байгаа боловч яг ингээ явц ном нэрээ энэ яг миний хүсэж байгаа зүйл мөн үү биш үү гэдэг одоо энэ асуулттай нүүр тулах хүмүүс бол нэлээдгүй бас харагдж байгаа шинжтэй байгаа тул нэлээ одооноос те дөнгөж аваа эхэлж байгаа тул ингээд өөрсдөө говьд нэрээ би яг нэг бүрэн дүрэн хүсэж байгаа миний яг ирээдүйд миний хэрэгтэй би нэг хийгээд амжилттай болсны артаас би яг аж аргалтай байж чадах болов энэ яг миний хүсэж байгаа зүйл мөн болов гэдэг дээрээ нэг жоохон фокус өгөөд буюу одоо ийм юмд хүрчих юмсан да гэдэг л хүсэлтэй тийм зорилго тавьсан байгаа дах шиг байна буюу яг хүрснээ артаас одоо эцсийн үр дүн дээр нь яг яах гэдэг юм гэдэг нь яг нэг тийм бүрэн дүрэн тодорхой биш байгаа хүмүүс байгаа болтой. Тийм болохоор яг саяны асуултнаас энд би хүснээ артаас яг яах юм? Юу хийх юм? Тэрийгээ сайн бодоорой. Тэрэн дээрээ өөрийнхөө тарих болон зүрхэгтэйгээ сайн ажиллаарай гэдэг зүйлийг хэлж шүү. За тэгээд тэр нь бас нөгөө агаар элементтэй буюу жоохон хий хоосон. Хитрхи зүгээр нөгөө нэг зорилго нь мөрөөдөл төдий зүйлээ зорилго болгосон байх үедээ гэдэг юм хэлээд байна. Буюу яг боддоор хурж болох үйл зүйл биш хитрхи агаар дээр юмнуудыг зорилго болгоод тэрэндээ ингээ хитрхи өндөр шалгуур тавиад хитрхи хичээгээд яг боддоор ингээ нөгөө одоо тий одоо энэ оны төгсгөлд 12 сард ингээд би арай л өөрөө хурж чадахгүй зүйл зорчтой гэдэгтэй жоохон гонигтай. Тийм мэдрэмж авсан бай. Авч магадгүй иймэрхүү төлөв байдал ерөөхдөө ингээ харагдаад байна шүү. Тийм болохоор энэ одоо буруу гэхээсээ илүү зүгээр илүү энэ нөгөө өөрсдөө тавьж байгаа зорилго бодож байгаа бодол хийхийг хүсэж байгаа ирээдүйн төлөв дээрээ ерөөхдөө жоохон юм газардлагатай буюу бодтоор яг хараад илүү бодтоор жоохон боломжит зүйлүүдийг зорилго болгох юм бол илүү хүрч болно гэдэг зүгээр одоо энэ анхааруулга гэх юм уу те ерөнхий юм чиглүүлгийг та бүхэнд маань хүзэр маань өгч байна. Тийм болохоор сайн нийлсэн зүйлсүүд дээр дахиад нэг одоо энэ хэлж байгаа дээр өөрсдийнхөө зорилт дээр хувийнхаа карьер мөнгө санхүү гэдэг тал дээр тийм ээ илүү сайн ингэ нэг жоохон бодоод үзээрэй. Нөгөө талаас юм хайр дурлал одоо тийм иймэрхүү зүйлтэй жоохон юм гаригийн зүйл одоо хүсэж мөрөдөг гэх юм уу тийм хитрхи ингээд одоо өөртөө гойдно гэж хэлэх юм бас жоохон муухай байх. Гэтэ юм нэг өөрөөсөө одоо дээгүүр байж болно гэдэг хитрхи юм нэг гаптай хитрхи өөрөөсөө дээгүүр хитрхи өөртөө хурж болохгүй нэрхтэй хүмүүсийг өөртөө ингээд эхнэрээ нөхрөө болохыг хүсэх тийм нэрийг тиймэрхүү бодлоод бас жоохон байж магадгүй шүү. Тийм болохоор энэ дээрээ жоохон анхаараарай гэдэг зүйлийг бас хайртал юм дээр хэлж байна. За нөгөө талаас яг зүрхэн чакра гэдэг дээр болоо шууд цэвэр эрүүл мэндийн талаасаа яг зүрх хөвдөх нөгөө талаас нь хайр дурлалтай холбоотойгоор сэтгэлийн шарах авах иймэрхүү энерги жоохон байна. Тийм болохоор жоохон хайр дурлал болоод эрүүл мэндийн талаас яг зүрхэн дээрээ нэлээд анхаараарай. Жоохон зүрх хөвдөж байгаа хүмүүс ч магадгүй шүү. За тэгээ ерөнхий 2026 оны одоо энерги чакра тэгээ ерөнхий гаригийн энерги болон чулууны энерги бол нэг иймэрхүү байлаа. За би тэгээд дөрөв илэрлээ. Нэг oracle үзэр болон нэг тарат үзрээр одоо ерөнхий ингээ төлөөлүүлж үзрүү тавьсан байгаа. Pisces, Queen of Pentacles, Sagittarius, Four of Pentacles, Aries, Three of Wands, Scorpio, Five of Cups. За нэгдүгээр группийн маань 2026 оны одоо дөрөв илэрлийн төрөлөө байдал. За нэгдүгээр группийнхны маань хувьд одоо энэ нэгдүгээр илэрлийн хувьд бол ерөнхий хамгийн pointed байх үе нь Pisces буюу загсны илэрлэлт бол нэлээд амжилттай байна. Тэр нь одоо 2 сарын 20 билүүд 20-оос 3 сарын 20-ны хооронд байдаг баха загсны сезон. За загсны энэ үйлрэлт бол хэдүүлээ яг нөгөө нэг хийхийг хүсэж байгаа зүйлүүдийнхаа нөгөө нэг эхлэлүүдийг тавьж чадна. Нөгөө талаас яг боддоор яг бодит эхлэлүүд буюу одоо
анхны хөрөнгө оруулалт эсвэл анхны газар, анхны одоо шинэ орон сууц, машины одоо байр машины одоо нөгөө лизинг юмнуудыг бүтээх энэ зүйлсүүд бол яг 2 сарын 20-наас 3 сарын 20-ны хооронд бол бүгд бүрэн биелэх эхлэлүүд нь бол бий болох боломжтой харагдаж байна. За тэгээд нэгдүгээр үйлдэл дээр өгж байгаа зөвлөгөө нь гэх юм бол нь шүү дээ. Pisces буюу загсны ордоор бол төлөөлүүлж өгж байгаа нь илүү ингээд дотоод гүн мэдрэмжтэрээ нийлээс анхаарч ажиллаарэ гэдэг зүйлийг бол хэлж байна. Нөгөө талаасаа яг ингээд тухайн момент тутамд таны хувьд ингээд за энэ яг болох юм шиг байна гэдэг одоо нөгөө зөөн совин гэдэг шүү дээ. Тэр зүйлсүүд чинь ингээд яг тухайн яг момент болгоно ингээд нэг мэдрэгдэх юм бол тэр яг зөөн совингоо дагаж шийдвэрүүдийг гаргавал айгүй бас юм амжилттай байх бүрэн боломжтой болохоор зүүн совинтойгоо нэлээд сайжлаарай гэж хэлж байна. Нөгөө талаасаа зүүд нойртойгоо бас нэлээд сайжлаарай. Та бүхний маань ингээд зүүд нойроор дамжуулж нэлээд их тийм зөвлөгөөнүүдийг одоо сануулгуудыг, анхааруулгуудыг бас та бүхний маань сахиусуу та бүхний маань харж манаж байдаг тэнгэрүүд бас нэлээд өгөхөөр харагдчих шүү. Тийм болохоор зүүдээ сайн манаарай, зүүн совингоо сайн анхаарч сонсоорой гэдэг зүйлийг бол өдөрөлтөөр өгч байна. За тэгээд энэ бүх зүйлийг сонсож анхаарч чадсанаараа хэдүүл бол Queen of Pentacles буюу өөртөө үнэхээр яг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа, бодож байгаа зүйлсүүдийнхаа бол эхлэлийг бол тавьж чадж, эхнийхээ суур үндэс одоо тий өрийг одоо ингээд суулгаж чадж байна. Яг бодтойгоор яг ажил карьер, мөнгө санхүү одоо энэ зүйл дээр бол яг өөрсдөө хүсэж байгаа тэр шинэ ажил эсвэл бизнесийг бол эхлэх одоо боломжийг бий болгоод эхнийхээ гэрээ контрактыг зөөрөх эсвэл эхнийхээ одоо мөнгө одоо ямар нэгэн мөнгө төрөө зээлэх эсвэл хий нэгэн хүнээс мөнгө хүлээгдээд тэр нь орж ирэхгүй байсан бол тэр нь орж ирэх иймэрхүү нөхцөл байдлууд бол нэгдүгээр үйлрэлд бол хангай сайхан бий болохоор харагдаж байна. Нөгөө талаас одоо эмэгтэй хүнтэй холбоотой ажлын одоо хамтрагч шин түнш иймэрхүү хүмүүс гарч иж магадгүй. Тэгээд магадгүй гоо сайхны бизнес нөгөө талаасаа одоо тийм мал аж ахуй одоо тий нарийн ногоо могоо тий иймэрхүү тариалан аж ахуй мал аж ахуйтай холбоотой бизнес эрхлэж байгаа хүмүүс байх юм бол бас нэлээд самжилттай байх боломжтой гэдэг зүйлс харагдаж байна. За тэгээд нөгөө талаас нэгдүгээр ойлголт бол та бүхэн маань цэнхэр болон улаан өнгийг нэлээд юм өөрхөө pointed болгоод хувцаслал одоо эд зүйл ямар нэгэн зүйл дээрээ цэнхэр улаан өнгүүдийг илүү шингээж өгөх юм бол нэлээд бас айгүй энерги талаасаа та бүхэнд маань бас ээлтэй. За тэгээ ерөнхийн нэгдүгээр ойлголтоор бол нэг иймэрхүү зөвлөгөө, иймэрхүү одоо үйл явдал харагдаж байна. За хоёрдугаар ойлголтын минь хувьд болонгууд ордны хувьд бол нумын орд тараа төзрийн минь хувьд болохоор дөрвийн зооц гэдэг үзэр гарч ирсэн. За хоёрдугаар ойлголтын минь хувьд болол та бүхэн маань нэлээд тийм нумын ордны энерги өндөртэй буюу нэлээд амбицтай, нэлээд хүчтэй байхаар харагдаж байна. Нэгдүгээр ойлголтаа нэг хүсэж байсан үндсээ тарьсан болол одоо хоёрдугаар ойлголтаа тэрийг ингээд ургуулад одоо явж байгаа иймэрхүү дүр зураг харагдаж байна. Гэтэ гол анхааруулж байгаа юм нь одоо хоёр үрээ тарьсан тэрийг услаад чинь ингээд цаг хугацааны ирэхэнд ургах ёстой зүйлс тийм ээ. Одоо ургамал гэдэг нь нүд хэдүүлээ өрөө тарьсан усалчлан маргааш нь үр шимээ хүртэх гээд жоохон дайрах буюу хоёрдугаар ойлголт ингээд нөгөө нэгдүгээр ойлголтаа эхлүүлсэн зүйлсүүдийнхаа ингээд үр шимийг шууд хүртчих гээд шууд үр дүн гаргачих гад жоохон адгуурах шинж байгаад байна. Тийм болохоор хэдүүлээ жоохон яарч болохгүй юм жоохон тайвнаар хандна. Тэггүй болвол яг энэ адгуурснаасаа болоод жоохон юм заа бас би яах ёстой юм бол яавал дээр юм бол энэ үн болох гээд байгаа юм. Гэтэ яг нэг л болохгүй байгаад байгаа юм гэдэг ийм нэг гацалтын мэдрэмжүүдийг яг бүр ингээд хоёрдугаар үйлрэл буюу яг 4 сараас эхлээд ингээд авч байна шүү. Тийм болохоор энэ дээр нэлээс анхаараарай. За тэгээ өөр хоёрдугаар үйлрэл хэлж байгаа юм яг хэдүүлээ боё. Өөртөө ихтэй бардам байж болно. Гэхдээ хитрхи битээ амбицтай би чадчихээн, би хийлээ гэдэг ийм байдлыг жоохон, ийм хандлагыг жоохон дарах хэрэгтэй шүү. Хитрхи өндөр амбицлаад ах юм бол нүуний ам бардам гэдэг шүү дээ. Хитрхи хэдүүлээ жоохон тийм байх гад байна. Хоёрдугаар хэлэлт. Тэгм болохоор энэ дээрээ жоохон анхаараарай. Тий үнээсээ үүдээд нүуний хитрхи ингээ ам бардам байгаад ингээ ямар нэгэн одоо хин нэг хүнд амлалтаа өгсөн эсвэл хин нэгэн хүнийг одоо ингээ буруу шаасан иймэрхүү хандлагууд жоохон гарч ямар нэгэн нөхцлүүд үүсэж магадгүй үүнээсээ үүдээр хэдүүлээ жоохон гацч магадгүй тийм болохоор ингээ амбиц гэдэг зүйлийг жоохон дараарай. Амбицтай бай. Гэхдээ гаднаа хитрхи ил ингээд хүмүүст бүх арга ялангуяа эргэн тойрныхоо хүмүүст
иймэрхүү амбиц бүү гаргаарай. Болж өгвөл нэлээд тийм хандл хийгээд өөртөө ингээд тайвнаар зөөлмөр хандаарай гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгж чадах юм бол хэдүүлэн бас шинэ боломж зүйлсүүд бол гарч ирж байна. Нөгөө талаасаа нэгдүгээр хэлбэл ингээд нөгөө хийжсэн одоо шинэ зүйлүүдээсээ улбаалахад дараагийн бүр цоо шин лайн, цоо шин зүйлүүдийг шинэ бизнес санаа ч юм уу те. Ийм зүйлүүдийг бол хэдүүлээ бас бий болгох шинээр одоо тэр боломж гарч ирэх бүрэн боломж юм нээлттэй энерги бас харагдчихэв. Нөгөө талаасаа бас хайр дурлалтай холбоотой энерги орж ирж байгаа нь шинэ хүн гарч ирэх боломжтой. Нөгөө талаасаа шинэ хүүхэд үлгийдэж авах эсвэл хүүхэдтэй жимсэн болсноо мэдэх иймэрхүү энергиуд бас нөгөө талаасаа байна. Тийм болохоор эмэгтэйчүүд маань, эрэгтэйчүүд хостой хүмүүс маань болон одоо ганц бай сингл хүмүүсүүд маань хоёрдугаар улирал дээр ийм нөгөө хайр дурлалтай холбоотой зүйл дээр нэлээд тийм хүлээлттэй байхаар харагдаж байна. Энд дээр бас хит бүү хүлээлт тавиараа жоохон бас тайван байгаарай гэдэг зүйлийг хэлж шүү. За тэр 20 дугаар илэрлэлийн үед бол нэг ерөнхий ийм дахиад яг нэг нэмэлтээр орж иж байгаа юм. Жоохон ийм толгойтой холбоотой буюу ийм тархины даралт ихсэх, толгой өвдөх, нүдний даралт ихсэх ч юм уу те. Эрүүл мэндэд холбоотой нэг иймэрхүү асуудлууд тодорхой хэмжээнд гарч ирж магадгүй. Тийм болохоор эрүүл мэндийн талаас энэ зүйл дээр нэлээд анхаараарай гэдэг зүйлийг 2 дугаар илэрлэл дээр хэлж байгаа шүү. За 3 дугаар илэрлэлийн үед болохоор хоньны орд. Тэгээд 3-ын саваа гэдэг маш гал энерги өндөртэй улирал одоо ирж байна. За 3 дугаар улирлын минут хэдүүлээ хоньны орд буюу нэлийн тийм шинийг сэтсэн нэлийн шийдэмгий хонь гэдэг шиг за одоо л дайрий одоо л хий гэдэг яг нэг тэр энерги нэлээд өндөр байна. Яг нэг хэдүүлээ 8 сар юм уу 9 сараас юм шиг байна. Нэлийн тэр шин зүйлүүд рүүгээ одоо явах юм те 2 дугаар улиралдаар ингээд нэг жоохон хүлээгдээд нэг удаад байсан зүйлүүдийнхаа одоо нүг алдагдсан боломж алдагдсан цаг хугацаагаа нөхөх гэж нэлийн ингээд 3 дугаар улирал дээр болоор хичээхээр нэлийн ингээд төрөмгийн шийдэмгийн ингээд ажил руугаа амьдралтайгаа холбоотой ингээд хийх хүсэж байгаа тэр зүйлүүд рүүгээ ханцуу шамлаад орохоор харагдаж байна. Нөгөө иймэрхүү өндөр тэм энергитэй. За нөгөө талаас бол 3-ын саваа дээр бол гадаад явах хүмүүс шууд утгаараа харагдаж байна. За нэг жоохон Европын орн тал руугаа илүү өндөр байх. Нөгөө талаас жоохон Африк ч юм уу те жоохон нэг тийм халуун орн руу бас ингэж зориох ямар нэгэн бизнесийн аялал, бизнесийн уулзалт иймэрхүү зүйлээр бас нэг иймэрхүү сайн хэлсэн Европ болон Африкийн ч юм уу те урагшаага байдаг иймэрхүү улс орнууд руу болвол ямар нэгэн байдлаар бизнесийн уулзалт зүйлсээр аяллаар ингээ явахаар бол хүмүүс аль мэрсээр болсон ингээ байна. За тэгээд 3 дугаар улирал дээр та бүхэнд маань хэлж байгаа зөвлөгөө нь болохоор өнөөдрийн одоо нэг ийм өгүүлбэрл орж ирлээ л да. Өнөөдрийн чиний хийж бүтээж байгаа зүйл чиний маргаашийг тодорхойлж байгаа гэдгийг үргэлж санаж яваарай гэдэг энэ мессежийг ингэж юу нь бол хэлээд байна. Өнөөдөр хийж байгаа зүйл чинь маргаашийг чинь шууд тодорхойлно. Тийм болохоор өнөөдөр хийж байгаа зүйлтэй хариуцлагатай бай гэдэг зүйлийг л одоо хамгийн том мессеж болгож өгч байна. Тийм болохоор та бүхэн минь магадгүй ингээ 3 дугаар улирал дээр яагаад юм айгүй юм савчуу дэгдүү ийм энерги амир ингээ байгаад байна. Тал тийшээ үсчээл нэг талдаа тогтож өгөхгүй байгаа нэг ийм энерги байгаад байна. Тийм болохоор жоохон ингээ үүнээсээ үүдээ жоохон алдаа гаргах, хариуцлагагүй байдлууд үүсэх иймэрхүү нөхцлүүд хэдүүлэн үүсч магадгүй. Тийм болохоор энэ дээрээ нэлээд сайн анхааралтай байгаарай гэж хүсэмээ та бүхэнд минь энерги зөвлөд авах шиг байна шүү. За тэгээд 3 дугаар улирлын үед бол тийм нарийн мессеж бол өгсөнгөө ерөнхий ийм гол point болохоор нэг л мессеж өглөө. За харин 4 дугаар улирлын хувьд болохоор Scorpio буюу хилэнцэн ордоо тэгээд 5-ын аяга гэдэг хөзрүүдээр болохоор 4 дугаар улирлыг бол ерөнхийд нь илэрхийлж байна. За 4 дугаар улирал дээр болохоор хэдүүлгийнхаа хувьд болохоор Scorpio буюу нэлийн шүүмжлэх сэтгэлгээ гэдэг нь шүү дээ. Мэдвч талаасаа одоо угаасаа ингээд арахаар ингээд 1 дугаар улирал юм эхлүүлсэн 2 дугаар улирал жоохон ингээд юмсууд нь удаашарсан 3 дугаар улиралд буцаад нэлээ тэрнээс эргээд нэлээ их үйлчлүүд аваад 4 дугаар улиралд болохоор өнгөрсөн 3 улирлаа ингээд ерөнхий юм дүгнэх ийм нэг үе юм шиг байна л та. Тэгээ ингээд нэг би энэ дээр алдлаа, энийг би хийж чадлаа, энэ нь миний хувь зүв байсан байна, энэ буруу байсан байна гэдгийг ингээд дүгнээд
тэрийг алдаануудаа ойлгоод тэрнээсээ үүдээ жоохоо юм нэг өөртөө гонигтай мэдрэмж авахаар харагдаад байна. Гэхдээ энэ нь одоо буруу бол ерөөсөө биш. Өөрийгөө боддоор өөрийнхөө дүгнээ боддоор өөрийгөө энэ зөв энэ буруу гэдгийг шүүгээд тэрнтэй таарсан хэмжээний одоо тийм шаналлыг тодорхой хэмжээнд ингээд өөрөө зөвөр мэдэрч хэдүүлэх шаарднаа гэдэг ийм нэрийг гарч ирж байна. Нөгөө талаас дөрөвдүгээр үйлдэлд хилэнцэн ордоор дамжуулаад гарч ирж байгаа зүйл нь хайр дурлалтай холбоотой жоохон тийм салалт эсвэл хин нэгэн хайртай хин нэгэн хүний алдах иймэрхүү нөхцөл байдлууд дөрөвдүгээр үйлдэлд маань хэдүүлэн дээ жоохон үүсч магадгүй. Тийм болохоор үүнээс үүдээд бас жоохон ганцаардах мэдрэмжүүд бас нэмэлтээр гарч ирж магадгүй. Ойр дотны хүний алдах, хин нэгэн хайртай хүнээсээ салах, хин нэгэн хүн гинтийн байдлаар байхгүй болох ч юм уу тийм иймэрхүү нөхцөлөд жоохон үүсч магадгүй болохоор сэтгэлийн хаттай байгаарэ гэдэг зүйл юм байна. Дөрөвдүгээр үйлдэлтээс та бүхэнд маань хүзэр маань ингэ хэлж шүү. Нөгөө бусдаар болвол яг юм ажил карьер дээр болвол ерөнхийдөө яг энэ нөгөө 3 дахь үйлдэл хийжсэн зүйлүүдтэй ингээ гайгүй юм бол явж байна. 100-аас ямар хөө байх вэ гэх юм бол нэг 100-аас өөрийнхөө 70% таа болвол одоо хийж байгаа зүйл бол нэг дүгнээд дуусаар харагдчихэв. Тийм тэгээ ерөнхийн нэг 4 дахь үйлдлийн хувьд бол иймэрхүү нэр байна. За одоо хэдүүлээ 2026 оныхаа 1-р сарын төлөв байдлын энергийг харъя. Юун дээр анхаарах вэ? Яах ёстой вэ гэдэг би тарот үзүр болоод Oracle үзрээр авсан байгаа. Temple of Truth. За хэдүүлэнгийнх нь хувьд 1-р сар. За 1-р сарын үед болохоор ялчгүй нэлээд амбицтай байгаад байна. Үнэхээр амбиц бол өндөр байна. Шинэ сонголт, шинэ боломж, шинэ зорилго тавьсан хүмүүс их байна. Гэхдээ гол ингээ анхааруулж хэлж байгаа зүйл нь бодитоор үйлдэлээ сайн хийрээ. Энэ дээрээ л анхаар. Яг ингээд яг угаасаа нэг юм байдэн штэ ингээ шинэ он гарсан болохоор бүх юм шинээр эхэлж байгаа гэдэг утгаараа хүн болгоны юм мэдрэмж өрний юм нэг бүх зүйл болох боломжтой гэдэг нэг энэ энерги ер нь угаасаа нэлээд өндөр болчдөг байхгүй юу? Яг шинэ он гарахаар энэ энерги та бүхэнд маань нэлээд их байгаад байна. Бүх зүйл болох боломжтой гэдэг энерги нь зөв. Гэхдээ яаж болгох вэ? Боломжоо ол. Яаж их боломжоо одоо үйлдэл болгох тэр гаргалгаагаа хай. Энэ зүйл дээрээ анхаар гэдэг зүйлийг маань үзэр хэлээд байна. Болно гэдэг нь мэдээд байна. Болох боломжтой гэдэг мэдрээд байна. Яаж их боломжтой гэдэг ерөнхий харчаад байна. Яг үйлдэл хийхээр одоо юу хий? Баруудлаас эхлэх үү, зүүдлээс эхлэх үү, хойноос эхлэх үү, урдаас эхлэх үү гэдэг ингэ мэдэхгүй байгаад байна жоохон. Тэн дээр ингэ жоохон юм нэг ойлгомжгүй. Тийм болохоор энэ дээр нэлээс анхаараа гэдэг зүйлийг үзэн маань хэлж байна. Oracle үзрээ харсан ч гэсэн ингээд хангалттай хэдүүлэн юм боломж байна. Хүрхрээ доош уурсаж байна. Хангалттай энэ сайхан ийм том урт өндөр хаалга байна. Хэдүүлэн боломж бол зүгээр бүрэн нээлттэй. Одоо зүгээр яг яаж энэ шиг ингээд доош юм смүүдээр ийм сайхан ихтгэлтэйгээр урсах вэ буюу тэрнийхээ зорилгоо бий болгох бид бодитоор болгох тэр боломжоо л хайгаад болоод яриад тэрэн дээр нь гол ингэж байгаа юм нь одоо юу байгаад юм бэ гэхээр одоо ингэ боломжоор яаж ирэх юм яаж хайх юм гэдэг нийтлэл жоо асуулт нэмдэг байгаад байгаа хэл та зүгээр эхнийхээ ямар ч хамаагүй тэрнийг яавал зүгээр юм бол гэдэг үйлдэлээ үзэр маань ав гэж та бүхэнд маань ингэ зөвлөөд байна. Тэр үйлдэлээс хамаарат ингэх ёстой мэн гэдэг одоо нэр гаргалгаа нь гарч ирэхээр ингэ харагдаад байгаа байхгүй 1-р сарын маань хувьд тийм болохоор та бүхэн маань одоо тий хин нэгэн хүнтэй уулзаж одоо ажил ярих уу амьдралынхаа талаар ярилцах ёстой юу найз нөхдөдөө гэр бүлтэйгээ ч юм уу тий эсвэл тэмдэглэл бичих үү эсвэл бясалгал хийх үү ууланд гарах уу агаарт гарах уу тий тиймэрхүү ямархуу үйлдэл хийж болохоор байна өнөөдрийн байдлаар тий зүгээр тэр үйлдэлэл ингэ хийгээд үз. Түүнээс дараагийн гаргалаа гарч ирнэ. Тэрнээс яг энэ хүзэр болвол энийг чи ингэ хийчээ гэх юм бол тийнэ гэдэг тийм амар одоо ихэд бэлэн гэх юм уу те. Тийм зүйл бол ерөөсө хэлж өгөхгүй байх шүү. Тийм болохоор зүгээр одоо юу хин те. Үйлдэл гэдэг нь одоо заавал тийм онц гойд одоо шид сургаалтанд суух ямар нэгэн цоо шин зүйл ихлүүлэх шинээс одоо хил мэл сурах ч юм уу те. Цоо шин газар очих мочих гэдэг тийм амар тэнгэрийн чих юм уу те. Тийм зүйл
заавал байх албагүй. Маш ингэ зүйлж байж болно. Зүгээр л гараал кофе уух, эсвэл найзтайгаа уулзахад л би ингэх ёстой мэш гэдэг гаргалгаа хэдүүлээ олох бүрэн боломжтой харагдаад байна. Тийм болохоор хэдүүлээ энэ зүйл дээрээ жоохон ингэж анхаарал нэг үйлдэл хийгээд үзье. Ер нь нэг дор хаяж нэг 3-4 удаагийн оролдлогын ардаас энэ юм байна. Ингэх юм бол би боломжтой юм байна. Ингээд артаас нь ингэх ёстой байна гэдэг одоо нөгөө нэг яг dream board гэдэг зүйл яг бодит яг action board болгох бүрэн боломж ингэ харагдаад байгаа байхгүй юу? Хэдүүлэнгийнхэн хувьд. Тийм болохоор үйлдэлээс аваарэ. Үйлдэл дээрээ заавал онцгойд амар лаг юм ерөөсөө биш зүгээр маш ингэ жижигхэн л зүйл ажил. Магадгүй зүгээр л окей маргааш өглөө 6 цагт босъё. Тэгээ гой уулан талхах юм уу? Эсвэл гой гарч кофе уу? Эсвэл гүй. Эсвэл дасгал хий. Зүгээр тэрнээс л дараагийн боломж нь дараагийн гаргалгаа гарч ирэх бүрэн боломжтой. Маш амар энгийн зөвлөгөөг та бүхэнд маань нэгдүгээр сард маань өгч байна. Тэгэхээр үйл явдлын хувьд ерөнхийд нь ингээ харахаар тийм амар хэцүү юм бол ерөнхий гайгүй яг хөө жоохон нэг тийм хууль контракт хууль дурамтай холбоотой ямар нэгэн тийм шүүх цагтаа холбоотой ажлууд хөөсөлж байгаа хүмүүс ээж магадгүй ер нь гайгүй та бүхний маань талд бол шийдэгд чинь гайгүй тийм яг хөө жоохон мөнгө санхүүтэй холбоотой жоохон зарим мөнгө төгрөгүүд нь яг боцсуух цанд нь орж ирэхгүй байх нөхцлүүд бол үүсч магадгүй тиймэрхүү зүйлдер жоохон хүлээцтэй тайм байгаараа хитрхи бас уураа урдаа барьж болохгүй хитрхи хүмүүсийг шахаж болохгүй өөрийг бас хит ингээд бүр шахаад аж бас болохгүй шүү. Жоохон балансыг бас олоорой гэдэг юм бас та бүхэнд маань хэлж байна. Тэгэд гол хэлж байгаа нэгдүгээр сарын маань хувьд одоо та бүхний маань хувьд авч явах хандлага яг ингээд бүх зүйлийг үнэнгээр нь л хий. Би өнөөдөр хоцорсон. Үнэ уучлаарай гэдэг. Би өнөөдөр энийг хийж чадсан. Би амжилттай байж чадсан. Энэ бол үнэн. Тийм болохоор баярлаа гэдэг ийм хандлага хэдүүлэнд ер нь бол байх хэрэгтэй. Нэгдүгээр сарын минь хувьд тэгэх юм бол цаашаа ер нь бол бусад сарууд маань бол нэлээд энерги өндөртөө бас байж чадхаар харагдаж байгаа шүү. За тэгээд хэдүүлэн маань ингээд 2026 оны ерөнхий төлөв байдал үнэтэй холбоотой анхааруулах зөвлөгөөнүүд тэгээд нэгдүгээр сарын маань ерөнхий төлөв байдал зөвлөгөөнүүд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд уншлагаас маань хэрэгтэй шаардлагатай зөвлөгөөнүүдийг мессежүүдийг анхааруулгуудыг бас авч чадсан гэж найдаж байна. Тэгээд 2026 онд та бүхэндээ ингээд амжилтыг хүсье. Азыг бас аз жаргалыг бас хүсье. Тэгээд та бүхэнд маань тэг уншлага таалагдсан гэж найдаж байна. Тэгээд уншлага таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд бас гоё комент гоё бичээрэй. Бас та бүхнийхээ комментүүдийг би уншиж бас нэлээд гоё урам зориг миний зүгээс бас авдаг байгаа шүү. Тэгээд хувийн уншлага хийх бол 40,000 болон 50,000 төгрөгийн үнэлгээтэйгээр би энергийн болон тарат коллектив гэдэг 3 төрлийн уншлага хийлгэж байгаа. Та бүхэн маань ваватогоор зураас тарат гэд миний Instagram утас руу маань бичээд хувийн уншлагыг хийлгээрэй. Одоор бол өвөний хувийн уншлага бол би тийм биетээр уулзаж хийх боломжгүй байдаг. Надад яг нэг тийм хувийн уншлага хийдэг одоо газар тийм офис ч юм уу байдгүй болохоор ихэвчлэн данд онлайнаар хийдэг шүү. Тийм болохоор онлайн уншлага хийхийг хүсэж байгаа хүмүүс ах юм бол миний хаяг руу бичээд гоё уншлага хэлгээрэй. За тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Энэ үрийн миний уншлага дуусаж байна. Баярлалаа. Баяртай. За 2 дахь группийнх маань уншлагатаа тавтай баярлаа. За хэдүүлэнгийн сонгосон хөзөр болон чулууны хувьд за ийм нийлyaгаан өнгийн чулуу байна. Ийм жоохон нарийнхан урт одоо хальт 3 элчин дуу хэлбэртэй. Тэгээ зөөвөн дуу ч юм уу те. За ерөнхий чулуунаас мэдрэгдэж байгаа энергийн хувьд гэхээр нэлээд тийм гүн гүнзгий, нэлээд тийм шийдэмгий жоохон тийм одоо judgment feeling одоо хөдрөөр бол нүуний judgment гэдэг таарат үзэр шиг тэр энергийг амар өндөр мэдрэгдээд байна. Ерөнхий та бүхний маань хувьд 2026 онд нэлээд тийм шийдэмгий юмыг бол нэлээд шүүсэн. Энэ бол зөв, энэ бол буруу. Би энийг би чадаад байна, энийг чадахгүй байна. Энэ миний найз мөн биш гэдэг одоо тийм нэлээд цэвэрлэгээ хийсэн ийм жил байхаар бол ингээ харагдаад байна. Хөзрөөс маань үгүй чулуунаас маань ерөнхий энергийг ингээ мэдэрхээр. За харин хэдүүлгээ сонгосон Oracle хөзрийн маань хувьд The Earth. За дэлхий гэдэг хөзөр. За дэлхийн хөзрийн маань хувьд болохоор яадаг вэ гэхээр одоо яг зүгээр боддороо хэм бол дэлхий. Дэлхий дээр маань өөрөө яг 4 махбод бол ээлжлэн эргэлдэж байдаг өдөр болгон тэ агаар, ус, гал, шороо гэдэг. Тэгэнгүүт та бүхэн маань яг энэ 4 махбодыг бол цогцлоод чадсан буюу ер нь бол одоо хайр дурлал, мөнгө санхүү, эрүүл мэнд, ажил карьер гэх зэрэг одоо энэ бүх сэдвүүд бол нэлээд тийм
зэрэгцээд амжилттай байж чадахгүйц ийм сайхан жил болохоор харагдаж байна. Тэгээ нөгөө талаасаа одоо нөгөө нэг нэлийн хэдүүлж байгаа тийм шүүмжлэх сэтгэлийн өндөртөө байна гэсэн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нэлийн бас ийм амьдралдаа ийм баланс тэнцвэрийг бүх тал дээр ингээд авчрахыг бол ингээд ирмэлцэж байгаа хүмүүс бол маш их байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд болохоор одоо юу гэх юм те ажил нь амар сайхан болоод идэв мөртлөө бие нь өвдөд байдаг. Ажил одоо хайр дурлал болоод байгаа мөртлөө ажил нь нэг л явж өгдөг ч юм уу нэг дандаа аль нэг зүйл нь ингээд нэг нь болоод нөгөөх нь болтгүй нэг иймэрхүү одоо юм балансгүй зүйлс айгүй их байгаад энэс нэлийн юм заалгасан төвөгшөөс хүмүүс маань 2 дахь групптаас нэлээд байгаа шүү байна. Тимдэж тэр юм уу те 26 оны маань хувьд болохоор окей би бүх зүйлийн балансыг тэнцвэржүүлээд миний ажил амьдрал хайр дурлал мөнгө санхүү карьер мэрээр бүх зүйл маань тэнцвүүл яг нэгэн зэрэг дээшээ ингээд өсөж байна гэдэг нэг одоо ийм хандлагатай жил хэдүүлэн ханаад бол болохоор харагдаж байна 2026 оны үед. За тэгээ би нэмэлтээр Oracle үзрөөсөө бас ингээд 2026 оныг илэрхийлсэн аль энерги дээр илүү анхаарах вэ аль чакран дээр илүү анхаарах вэ гэд хүзрүүдийг бас сугалсан. За тэнгүүт за element of spirit. The truth chakra. За хэдүүлээ бол хоолой үрдэн дээр бол ажиллах нь байх нь нэлээд тийм манифест хийх ёстой гэх юм болов. Би одоо энэ зүйлс хүрж байна, хүсэж байна, би чадаж байна, болж байна гэж үргэлж дандаа өөртөө сайн үгийг хэлнэ. Нөгөө талаасаа манифест гэж хэлээд байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр element of spirit буюу одоо сүнсний хэлбэртэй байгаа даахгүй юу? Тэгэхээр 2 дахь группийнхний маань хувьд нэлээд тийм сүнслэг энерги өндөртэй. Ер нь одоо 6 дахь мэдрэхүй хөгжсөн хүмүүс ах болно шүү дээ. Нөгөө талаасаа зүүд нэр зүүн цагангаараа юмыг зөвнөж хардаг, тодорхой хэмжээнд мэдэрдэг. Иймэрхүү төрлийн хүмүүс бол хангалттай ингээ байхаар харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд нэлээд тийм усны энерги өндөртэй бас хүмүүс багш байна. За тийм болохоор хэдүүлээ 2026 онд өөрсдийнхөө яг энэ одоо чадварыг ашиглаж өөрсдийнхөө одоо энэ ажил карьер энэ амьдралынхаа хүсэж байгаа хийх хүсэж байгаа 2026 онд бүтээх хүсэж байгаа зүйлсээ бүтээхтэй энэ чадвараа ашиглаж одоо ингээд зарим одоо зүйлсийг ингээд төтлөнөө замыг товчлноо. Тийм болохоор манифест хийгэрэй гэж би одоо өөрөө бол зөвлөмөр нь нөгөө талаасаа нэлээд юм зүүд нойроо одоо ийм сүнслэг зүйлстэй тодорхой хэмжээнд ингээд харилцдаг харилцаатай юм шиг санагддаг хүмүүс байгаа бол нэлээд сайн ингээд харилцаж бүтэхийг хийхийг хүсэж байгаа зүйлсээ ингээд өөрийнхөө хувьд илэрхийлж байгаарэ. Магадгүй одоо тийм ингээд наранд, саранд одоо байгаль их дэлхийдээ гоо ингээд сүргөх ямар нэг юм одоо өөрийнхөө хүслийг шивнэх иймэрхүү зүйлүүдийг хийхэд бол ээлтэй. Нөгөө талаасаа одоо юм тий хөдөө гадаа явах энэ тентий одоо уул аваа тахидаг ч юм уу шүтдэг ч юм уу тий хүмүүсээ байвал одоо тэн дээрээ нэг очиж эргэлдэж нөгөөрхөө хүслийг одоо хэлэх ч юм уу тий иймэрхүү зүйлүүдийг 2026 онд хийвэл нэлээд бас айгуу сайн амжилттай байж чадхаар ингээ харагдаж байна. За тэгээ хоолой чакран дээр нөгөө талаас эрүүл мэндийн талаас хэлж байгаа зүйл нь хоолойн дээр жоохон анхаараарай. Ягаад ч юм хоолойн бамбай гэдэг зүйлүүд жоохон байгаа. Одоо эрүүл мэндийн талаас жоохон асуудал үүсч магадгүй энэ ондоо хоолой өвдөх иймэрхүү эсдлүүд нэлээд гарч магадгүй. Тийм болохоор хоолойн чакран дээр анхаарах буюу хоолойн эрүүл мэндээ бас нэлээд анхаараарай. Тэгж чадах юм бол бас нэлээд амжилттай байна. Нөгөө талаас жоохон хоолойн чакра унснаасаа үүдээд ийм харилцаа холбооны асуудлууд нэлээд их гарч ирж магадгүй 2026 онд. Тийм болохоор хүмүүстэй харилцах, үгийн сонголт юу гэж хэлэх вэ, ямар хандлагаар ярих вэ гэдэг дээр нэлээд сайн анхаараарай. Одоо миний ингээ хүмүүсийн жишээд байхгүй зайл гэдэг үгийг 10 өөрөөр хэлэхэд 10 өөрөөр сонсогдгоо гэдэг шиг ямар үгийг ямар өнгөөр яаж хэлэх вэ гэдэг дээр нэлээд сайн анхаараарай. Зөв үгийг зөв хүмүүстэй зөв хандлагаар хэлж чадах юм бол тэрийгээ дагаад маш сайн амжилттай гоё байж чадхаар хайж шүү. За тэгээ ерөнхий 2026 оны маань хувьд энерги нь бол нэг иймэрхүү байлаа. За би тэгээд ихэнд урдж байсанчлан нөгөө 4 илэрлийн нэг Oracle үзэр нэг Tarot үзрээр бол одоо төлөөлүүлээд үзрүүд суулсан байгаа. Where go? Scorpio. Capricorn. За 2 дахь группийнхний маань хувьд за 4 улирлынх нь хувьд болохоор за 1-р улирлыг нь төлөөлүүлж байгаа үзэр бол Virgo эхний орд. Тэгээд Ten of Pentacles буюу 10 зоос. За хэдүүлэнгийнх нь хувьд
Хоёрдугаар үйлрэл нэгдүгээр үйлрэл бол нэлээд хөдөлмөрлсөн үйлрэл ах болно. Охины орд буюу охины орд бол нэлээд тийм одоо сахилах баат, дэг журам тийм одоо тиймэрхүү энергийг илүү илэрхийлж байдаг буюу анх хэдүүлэн энэ ярьж байсан judgment гэдэг зүйл бол энэ үйлрэл бол нэлээд хийгдэн яг хүсэж байгаа зүйлсүүдээ хийх хүснээр яг хийн нөгөө талаасаа ингээд хүсэхгүй байгаа зүйлүүдийг бол үгүй гэдэг одоо хариултуудыг маш сайн маш одоо зөв үедээ ингээд сайн хэлж чадхаар харагдаж байна. Тэгээ нүдээр үйлрэлт бол хідүүлээ ингээд нэлээд юм дэг жаргалтай, сахилаг баттай одоо тий найзуудтайгаа ингээ орж гармаар байгаа ч гэсэн. Гэтэ би бол өнөөдөр гарч болохгүй одоо мөнгө санхүү талаас би юм өсөж байгаа. Эрт хүн унтах хэрэгтэй өглөө би ийм ажилтай гэх юм уу тий. Иймэрхүү хандлага нэлээд өндөр байгаа харагдаад байна. Энэ нь бол та бүхний хувьд бол яг нөгөө боддог хүсэж байгаа тэр зүйлтэй хүрэх одоо мөнгө санхүү дээр бол одоо шаардлагатай хэмжээний мөнгийг олох гарцыг нээж өгнө. Нөгөө талаасаа яг ажил карьер дээр ингээ яг хийх хүсэж байгаа зүйлсүүдийн маань үр шим нь бас ихнээс ингээд гарч эхлэхээр харагдчихээн. За нэг 2 сарын 10-аас хойш нэг цагаан сарын дараа юм болов. Тэр үеэс эхлээд нэгдүгээр үйлрэлт бол нэлээд сайн амжилттай байж чадгаар иймэрхүү харагдаж байна. За тэгээ нөгөө талаас бол бас ингээ нэлээд тийм хадгаламж нээж байгаа хүмүүс бас нэлээд их байх шиг байна. Нэгдүгээр үйлрэлтээ юу нь бол хадгаламж ингээ нээгээд мөнгө цуглуулахаар шийдэж байгаа хүмүүсээ үл хадгаламжаа нээгээрээ мөнгөө цуглуулаарэ гэж хэлмээр байна. Энэ нь өнөөдөр одоо цуглуулж байгаа 5,000, 1,000, 100 төгрөгөө хамаагүй цуглуулж эхлээд ингээ авснараа ирээдүйд тэр цуглуулсан мөнгөтэй таны ингээ амьдралын тань өөрчлөхөд нэлээд тийм түшиг тулгуур нэмэр болох үз ийм хэрэгтэй одоо хөрөнгө оруулалт байж чадхаар байгаад болохоор хадгаламж одоо нэг хүсэж байгаа хүмүүс байвал заавал нэгэрээ гэж одоо миний зүгээс одоо хүсмээр байна. За тэгээ ерөнхийн нэгдүгээр үйлрлийн энерги бол юм байна. За хоёрдугаар үйлрлийн энерги бол Libra буюу жинлүүрийн орд the Fool гэдэг хоёр үзрээр бол илэрхийлэгдсэн байна. За хоёрдугаар үйлрэл бол Libra буюу одоо нөгөө жинлүүрийн орд бол юмыг ингэж инэлж байдаг буюу одоо тэнцвэрийг бэлэгдэж байдаг орд. Тэгээ ялчуд түрүүн нөгөө хэлж байсан те энэ чолоон дээр ингэ хэдүүлээ нэлийн жааж игээд ардаас нь ингэ жоохон балансыг олох гэдэг зүйл дээр болол ингээд орхоор байна. Энэ жилийн одоо барыг хамгийн том зорилго ингээд бүх юмыг ингээд баланстай тэнцвэртэй байх нь л хамгийн чухал, хамгийн point болоод байгаа хүмүүс байна гэжсэн. Тэгэнгүүт яг хоёрдугаар үйлрэлт бол яг нэг тэр мэдрэмжээ бол авч чад эхлэхээр харагдчихэв. Яг нэг ингээд ажлынч тэр, хайр дурлалч тэр, мөнгө санхүүнч тэр, эрүүл мэндэнч тэр, гэр бүлэнч тэр ингээд бүх юм нь яг юм баланстайгаар ингээд дээшээ. Яг энэ нэгэн зэгт ингээд жигд ингээд урагшилж байгаа харагдаж байна. Энэ ингээ маш сайн, маш гоё энерги мэдрэгдэж байна. Надаас айгу таатаа санагдаж байна энэ энерги. Харин анхааруулж хэлж байгаа зүйл бол фул буюу буруу шийдвэр битэн гаргаарай. Жохон нэг тийм шийдвэр гаргалтан дээрээ хэдүүлээ. Жохон ингээ жажмент гэдэг зүйлээсээ, шүүжин гэдэг үүднээсээ өөрийнхөө амьдрал хэрэгтэй хүнийг явуулсан байх. Тэрэндээ эргэж харамсах. Би яах гэж ийм шийдвэр гаргаваа, ийм үйлдэл хийвэ гэж жоохон өөрийгөө буруутгах. Иймэрхүү энерги хоёрдугаар үйлрэл дээр байж магадгүй болохоор нэгдүгээр үйлрэл дээр одоо нөгөө нэг энэ цахилгаан бат гэдэг зүйл дээрээ ингээд юмыг шүүх гэдэг дээрээ жоохон анхаарал болгоомжтой зөв үү буруу юу? Ер нь яг ингэх нь зөв үү? Энэ үйлдэлийг хийх нь ийм хариулт өгөх нь зөв үү гэдэг дээрээ анхааралтай байх юм бол нэлээд сайн байна шүү хоёрдугаар үйлрэл дээр. Ер нь хоёрдугаар үйлрэл дээр бол нэг тийм амир анхааруулж сүртэй хэлээд байх юм ер нь алга энэ нөгөө нэг тэнцвэртэй байлгаад байгаа энэ балансаа л битээ алдаарай гэж л одоо хүсмээр байна. Яг өөр нэмэлтээр хэлж байгаа зүйл шүн орой гадуур гарах тэгээ жоохон зүүд нойр тал дээрээ баазар нэг тийм эвгөө зүүдлэх ингээ юмнууд нь нэг амар гой зүүдлжсэн нэг амар сонин эвгөө зүүдлээч ч юм уу нэг иймэрхүү нөхцлүүд амьдралд нь үүсчиж магадгүй энэ нь бол та бүхний маань хувьд за нэг 3 дахь үйлрэлт байх. Эсвэл 3 4 дахь үйлрэлтэй холбоотой анхааруулга мессежүүдийг хоёрдугаар үйлрлийн маань энэ зүүд нойрнтой гарч байгаа үйл явдлуудаар ингээд анхаарал болгож хэлж байгаа шүү. Тийм болохоор тэр зүүдүүдээ нэлээд сайн манаарай, хараарай гэж хэлмээр энэ. Тэгээ шүн орой хоёрдугаар үйлрэлт нөгөө шүн орой гарахтаа жоохон болгоомжтой яваарай, болж өгвөл жоохон гол уснаас холгоорой. Хитрхи шүн одоо шүний 2 3 4 цаг хүртэл битгий яваарай, болж өгвөл 1 цаг гэхэд гэртээ харьцсан байвал айгүй зүгээр байгаа л санагдаад байна шүү. Энэ хөзрөөс ингээд мэдрэгч байгаа энерги нь ингээд анзаархаар тэрнээс хойшоо ингээд явах юм бол ямар нэгэн гинтийн зүйлс тохиолдож магадгүй. Тэгээ бас юм шүн орой гарч байгаа үед юм гинтийн огцом шийдвэрүүдийг сэтгэл хөдлөлөөр битгий гаргаарай гэж анхааруулж байна.
За харин 3 дугаар илэрлийг маань бол за хилэнцгийн орд хааны сава гэдэг хоёр үзрээр бол илэрхийлсэн байна. За хилэнцгийн орд бол нэлийн тэм гүн гүнзгий сэтгэл хөдлөл эмошн нөгөө талаасаа төгсгөлийн бэлэгдэж байдаг. 3 дугаар илэрлэлээр ер нь хэдүүлээ ингээ нэг тийм эцэслэгийн хүсэж байгаа зүйлүүдэд эцэслэх байх. Тэр нь одоо юу гэх юм те? За одоо өстой жоо энэ хүнтэй найзлахаа болий гэдэг шийдвэрийг жихэн гаргах. Энэ хүн бол натаа хамт явах хүн биш юм эсвэл за энэ зан чанараа би үнэхээр тавьж яваалаа. Одоо энэ дахиж ийм буруу хандлагатай байхгүй ч гэх юм уу те. Иймэрхүү зүйлсүүдийг ингэж эцэслэх үе 3 дугаар илэрлэлд бол нэлийн гарч ирэхээр харагдаж байна. Тэг ер нь бол ингээ 2026 оны энергийн ажиллагаар нэлийн тийм хувь хүний сахилга баат одоо хандлага энэ зүйлтэйгээ илүү ажилласан жил хэдүүлэн ханууд байгаад байна. Одоо нөгөө бодит амьдрал дээрх үйл явдлаар хийсэй л. Яг уу тиймэрхүү үйл явдлууд ерөнхийдөө явж байгаа ч гэсэн гол нөгөө нэг зүйл нь яг энэ саяны хэлж байгаа энэ энергиудээр илүү төвлөрөөд одоо тий шүүх сахилга баттай байснараа та бүхний ажил карьер мөнгө юмнууд ягаад ингэ тэнцвэрүүд орж байна. Одоо ингэ шүүж чадсанараа дараагийн үйлрэлүүд дараагийн шин гой юмнууд гарч ирэх те амбиц нэмэгдэх, албан тушаал нэмэгдэх ч юм уу те 3 дугаар үйлрэлт бол нэг яг иймэрхүү нөхцөл байдлууд бол нэлийн гой эргээ гарч ирэхээр харагдаж байна. Тэгээ энерги бол нэлийн хөнгөн, тэгээ нэлийн шийдэмгий ер нь ямар нэгэн хүмүүсийг ингэж ахалж төсөл удирдах, албан тушаал одоо ахлах, менежер, газрын дарга ч юм уу те эсвэл хувийн компани захирал ч юм уу те иймэрхүү одоо нөгөө нэг удирдах албан тушаалд очих иймэрхүү хүмүүс болол байгаа харагдаж байна. Энэ нэр бол нэлээд өндөр байна. Тэгээ нөгөө талаасаа жоохон нэг тийм хайр дурлалтай холбоотой гүн гүнзгий тийм нэг дип ярианууд эсвэл хин нэг тийм хувийн нууцыг одоо эхнэрийнхаа эсвэл нөхрийнхөө эсвэл үерхэж байгаа харьцаж байгаа хүнийхээ тийм нэг чамаас нууж байсан тийм том нууцыг мэдэх, илчлэх, үнээс үүдээд салалт, сарнилт гэх зэрэг зүйлсүүд бий болох иймэрхүү нөхцлүүд үүсч магадгүй 3 дугаар үйлрэлт. Тийм болохоор энэ дээрээ нэлээд жоохон болгоомжтой хитрхи сэтгэл хөдлөлөөр биш 2 дугаар үйлрэлтээс энэ сайхан тэнцвэр гэдэг зүйлээ 3 дугаар үйлрэлтэд хадгалаад тэр хандлагаараа тухайн моментод болж байгаа үйл явдлуудаар ингээ хандаад явчихад нэлээд зүгээрээ айтайхан байж энэ 3 дугаар үйлрэлийг гоё давж чаднаа гэж үзэр маань бол хэлж байна. За 4 дугаар үйлрлийн маань хувьд болоод Capricorn 5-ын сава гэдэг хоёр үзрээр илэрхийлэгдэж байна. За 4 дугаар илэрлийн маань хувьд болохоор Capricorn буюу за ер нь та бүхний маань сая 12 сарын 20-оос хойш эсвэл 2-7 хоног ер нь ямар 10 хоног одоо ямар байсан бэ? Тэр нөхцөл байдлууд тэр үед мэдэрчсэн мэдрэмж ямар байсан бэ? Ямар үйл явдлууд тэр үед болсон бэ? Ер нь тэр нөхцөл байдлууд буцаж эргэж бий болох боломжтой харагдаад байна шүү. Ямар нэгэн тийм асуудал зүс гарсан бол тэр асуудал дахин сөхөгдөх, дахин тэр асуудалтай холбоотой стресс үүсэх, одоо ам мөрөх ч юм уу тийм иймэрхүү нөхцлүүд 4 дугаар үйлрэлт хэдүүлэнд гарч ирч их боломжтой. Энэ дээрээ нэлээд жоохон баланстай хандаарай, жоохон ингээд хит мэдрэмжээрээ битгий шийдвэр гарга, хит бас яг логикал тархиараа шийдвэр гаргаад түүнээс үүдээд хин нэгэн хүнийг маш гинтийн байдлаар гомдоох, үүнээс үүдсэн нөгөө хүн буруу үйлдэлүүд хийх ч юм уу тийм. Эмэрхүү нөхцөл үүсч магадгүй болохоор тарих зүрх хоёроо яг гоё ингээд нэг балансыг нь олоод ингээд одоо ямар нэгэн гарч иж байгаа нөхцөл байдал үйлдэлүүдэд зүү хандаарай гэдэг зүйлийг бол 3 дугаар үйлрэлт 4 дугаар үйлрэлт маань бол Capricorn үзэр маань бол анхааруулж хэлж байна. За нөгөө талаас 5-ын сава бол хин нэг үнтэй ам мөрөх зөрлөлдөх ямар нэгэн байдлаар одоо хин нэг бэртэх, гэмтэх эсвэл осол аваарт орох эсвэл ямар нэгэн гинтийн осол аваар гаргах ч юм уу. Иймэрхүү нөхцлүүд 4 дугаар үйлрэлт үүсч магадгүй болохоор машин байрдаг, жолоо байрдаг, онгоц иймэрхүү зүйлсээр одоо ийшээ тийшээ галт тэргэрч юм уу хөдөө гадаа өөр улс руу явах нөхцлүүд үүсэх юм бол нэлээд анхааралтай байгаарай. Өөртөө ер нь болж өгөх энэ жилийн 4 дугаар үйлрэлт тийм нэг юм одоо тий аялал юм амьдралтай юм гинтийн үйл явдалтай холбоотойгоор өөрийгөө хамгаалах тийм тодорхой хэмжээний хамгаалтыг өөртөө хийвэл энергийн засал ч юм уу эсвэл хамгаалтын ямар нэгэн чулуу бидээ авч явах зүйлт бугуйч зүүх ч юм уу тий иймэрхүү зүйлсийг би болгоод бас айгүй зүгээр байгаад байна. Яг 4 дугаар үйлрлийн энергит бэртэл гэмтэл жоохон гарч иж магадгүй харагдаад байна. Тэгм болохоор саяны зүйлсүүд дээр нэлээд анхаарчвал ер нь гайгүй харагдаж байна. Тэгээд ер нь нэлээд тийм газарлагтай юм болгон дээр нэлээд шийдэмгий, нэлээд шүүцэн энэ зөв, энэ буруу гэж олон зүйлийг ойлгосон ер нь л нэг ийм жил болвол энэ жилийн манайд бол байхаар харагдаж байна. Гэхдээ 4 дугаар үйлрэл дээр болохоор энэ газарлагтай гэдэг зүйл дээр хитрхи жоохон нөгөө нэг миний зөв
гэдэг би гэдэг хандлага бий болж магадгүй болохоор энэ хандлага дээр жоохон анхаараарай гэж үзмэн та бүхэнд хэлж байна. За тэгээд би дөрвөн илэрлэлээ маань ингээд одоо ерөнхий зөвлөгөө мессеж болол иймэрхүү байлаа. Одоо хэдүүлээ энэ 2026 оныхоо 1 сарын ерөнхий төлөв байдлыг харъя. За би төлөв байдал дээр тараад үзэр болон Oracle үзэр болол цуглаад ерөнхий анхааруулах зүйл юу байна гэд үзэр бол авсан. За хэдүүлэнгийнх нь 2026 оны 1-р сар дээр бол хэлж байгаа зүйл нь болохоор Stellar Getaway Activation гэдэг үзэр байна. За ер нь бол одоо нөгөө өөрийнхөө потенциалтай л зүгээр маш ихтэй бай. Би энийг хийж чадах надад потенциал байгаа. Өнөөдөр би чадахгүй байгаа ч гэсэн маргааш би чадна. Нөгөөдөр би чадна. Ирээдүйд би чадна гэдэгтээ үргэлж өөртөө итгэлтэй бич битгий гутар. Битгий өөрийгөө дутуу үнэл гэдэг зүйлийг бол үзэр маань шууд утгаараа хэлж гин. Нөгөө талаасаа ингэ нөгөө манифест хийвэл гэдэг нөгөө хоолой чакран дээр ажиллах гэж байсан шүү дээ. Яг тэр манифестээ одооноос 1 сартаа маш сайн хийж чаддаг юм бол тэр зүйлсүүд нь бол ер нь нэг 5-8 сарын хооронд бол би болох бүрэн боломжтой харагдчих шүү. Эхнээсээ ингэ биелээ явах. Юм болохоор манифест сайн хийгээрээ тэгээ өөрийгөө битгий дутуу үнэлээрээ гэдэг зүйлийг бол нөгөө талаасаа үзэр хэлж гин. Одоо өнөөдөр чиний хувьд энэ ингээд нэг тийм хэцүү санагдаж байгаа зүйлс бол зүгээр энэ нэг пирамидын доотлын зөв бэл хэсэг юм шүү. Яг үндэ чиний чамд энэний ингээ оройн дээр гарах тэр хэмжээний ийм том потенциал байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй бай гэдэг зүйлийг зөвлөж хэлж байна. Тийм болохоор ингээд одоо өөрөөтэй хувьд өнөөдөр ингээд нэг жоохон урамгүй эсвэл би чадахгүй байна гэдэг мэдрэмж аваад дутуу үнэлсэн юу байх юм бол энэ бол юу тийм шантрах одоо тийм том шалтгаан ерөөсөө биш. Өөрөө ч зүгээр тийм жижиг шалтгаан гэж бодоорой. Тийм. Яагаад гэвэл энэ орой дээр гарах бүрэн потенциал чамд байгаа. Тийм болохоор энэ дээр л итгэлтэй бай. Тэгээ манифестыг өөрийнхөө хувьд ямар ч төрлөөр хийж болно, тэмдэглэлийн дээр бичиж болно, хоолоогоор хэлж болно, ямар нэгэн өөр төрлийн зан үйл зөвцүүдийг хийчих болно. Тэ анх нөгөө нэг Oracle үзэлтээр хэлжсэн хоолой чакратаа ажиллаад яг хоолоогоор би хийж бүтээж чадаж байна. Би амжилттай болж байна гэдэг ингээд дандаа хоолоогоор хэлсэн манифест байх юм бол илүү биелэх магадлал нь өндөр байгаа. Иймэрхүү энерги бол үзүүрээс маргаж болохоор тэгвэл илүү зүгээр байна. Тэгээ ерөнхий үйл явдлын хувьд бол хэдүүлэнгийнхэн хувьд ямар нэгэн байдлаар одоо ийм над шиг юм таарад хүзрөөр үзэх эсвэл ямар нэгэн өөр зан үйл хийдэг болох ч юм уу. Иймэрхүү зүйлсийн эхлэлийг тавих хүмүүс бас байгаа харагдаж байна. Цааш нэр тарот сураад тэрүүгээр ингээд найз нөхдөд мэрэглээд ингээд явах эсвэл өөр ямар нэгэн энергийн уншлах ч юм уу тий эсвэл чулуун болоод татдаг ч юм уу иймэрхүү зүйлсүүдийг хийдэг болох иймэрхүү хүмүүс бас харагдаж байна. За нөгөө талаасаа болвол юу байна? Альбан тушаал шууд утгаараа нэмийг дэвших. Нөгөө талаасаа альбан тушаал дэвшихгүй маа гэхэд цалин гинтийн байдлаар өсөх иймэрхүү нөхцлүүдэд бий болж магадгүй энэ дээр хитрхи юм битгий хөөрөөрэй гэдэг юм хэлж байна. Окей, намайг үнэлсэн байна гэд одоо энэ үнэлэмжийг алдахгүй сайн явна гэж өөртөө зүгээр ингээ эсэргээрээ гоё юм зориг өгөөрэй гэдэг юм бол хэлж шүү. За тэгээ нөгөө талаас өгч байгаа мессеж нь болохоор эмэгтэй хүнтэй холбоотой харилцаа холбоо дээр нэлээд анхаараарай. Ялангуяа эмэгтэй удирдлага, эмэгтэй одоо өөрөөсөө дээгүүр альбан тушаалын хүмүүстэй харилцаан дээр нэлээд анхаараарай. Ямар нэгэн байдлаар жоохон санал бодол зөрөлцөх иймэрхүү юмнууд гарч иж магадгүй. Хэрвээ тиймэрхүү нөхцөл байдалд хитрхи битээ миний зөв чиний зөв гэд хин энийг жааж битээ хийх гэж одоо юу хэ тэ. Заавал аль нэгнийх нь буруу болгож аль нэгнийг зөв болгох гэж битээ үзээрэй. Зүгээр хин дээрээ өгөө аваатай байгаад за би энийг ойлголоо. Таны энэ point зөв юм байна. Гэтэ миний энэ point-аас би зөв гэж бодож байгаа шүү. Та бас нэг бодоод үзээрэй гэдэг иймэрхүү юм нэг өгөө аваатай ингэ нэг дэвсэлсэн хандвал нэгдүгээр нэлээд одоо ажил хэрэгтэй холбоотой шүүх цагтаа ажил хэрэг мөнгө санхүүтэй холбоотой юм эмэгтэй хүнтэй эмэгтэй албан тушаалтанд харилцаа нэлээд аятайхан байж чадхаараа гэж байна. За тэгээ нөгөө талаас бол нэг тийм хосын харилцаан дээр ирээдүйн хүүхд төлөвлөх ирээдүйн одоо байр машин тиймэрхүү зүйлсүүдийг одоо бий болгох эсвэл одоо машинаа томруулах, байраа томруулах ч юм уу те. Иймэрхүү зорилгоодыг тавих эсвэл яг найз охинд одоо юу гэх юм те. Өнөөдөр найз залуугүй ч гэсэн яг 1 сартаа за би 26 оны 10 сар гэхэд найз охиндоо болцсон байна гэдэг зорилго ч юм уу те. Ингэ тавих ч юм уу те. Иймэрхүү зүйлсүүдийг бас хийхэд бол айгүй зүгээр харагдаж байна.
За тэгээ ерөнхий хэдүүлэнгийнх нь ингээд төлөө 2026 оны төлөв байдал болоод 1-р сарын маань ингээд төлөв байдал тэгээ харуулж хэлж байгаа мессеж зөвлөгөөнүүд бол нэг энэ үрээнд бол нэг иймэрхүү байлаа. Ерөнхий аватар тонууд бол ингээд мэдрэхэд бол нэлээд тийм хөнгөн айгуу тийм гоё жил болж байгаа харагдаж байна. Нунд гарч байгаа жижиг том асуудлууд бол амьдралд бол байдаг л зүйлс зүгээр энэ дээр хандлаган дээр нэлээд сайн анхаарч юм бол тэгэл ер нь бүх зүйлийг бол тийм саадгүйгээр айгуу сайхан давж чадхаар ингээ харагдчих байна шүү хэдүүлээ. Хайр дурлал дээр бол тийм амар поинтд нарийн юм бол гарч ирсэнгүй юу ажил карьер дээр ч гэсэн тийм амар том юм бол ер нь хүзүүдэд гарч ирсэнгүй илүү хувийн дээр чиглэсэн зүйлсүүд бол илүү өндөр байлаа. За тэгээ та бүхэнд маань 2026 онтой холбоотой энэ уншлага маань таалагдсан гэж найдаж байна. Нөгөө талаас шаардлагатай зөвлөгөө мессежүүд анхааруулгуудыг сонсож мэдэж олж авсан гэж бас найдаж байна. Тэгээд та бүхэнд байна уншлага маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, тэгээд гоё комент бичээрэй. Та бүхнийхээ бас комментүүдийг уншиж би бас маш их урам авдаг шүү. Тэгээд мөн хувийн уншлага хийх бол доогоор зураас таарууд гэд миний Instagram хуудас руу бичээд хувийн уншлагаа цагаа аваад уншлагаа хийх боломжтой. Уншлага маань болохоор энергийн болгонд таарад коллектив 357 уншлага 40 минутаас нь 1 цаг ингээ 2 төрлийн хугацаатаагаар 40 мянга болон 50 мянга гээд 2 төрлийн үнэлгээтэйгээр хийж байгаа. Тэгээд одоор бол нөгөөний тийм хувийн опц гээд тиймэрхүү байдгүй болохоор ингээд биетээр уншлага болол би хийх боломжгүй байдаг. Тийм дандаа нөгөө онлайн уншлага хийдэг. Тийм болохоор онлайн уншлага хийх бол та бүхэн миний Instagram руу маань гоё холбогдоод уншлага хийгээрэй. Тэгээ энэ үрээнд аватар гэдэг маань 2026 оны ерөнхий уншлага маань ингээд дуусаж байна. Тэгээ баярлаа. Баяртай. За сайн байцгаана уу 3 дахь группийнхан маань уншлагатаа тавтамжлаа. За хэдүүлгийн сонгосон хөзөр болон чулууны хувьд болохоор за ийм цагаан баг зэрэг ийм саарл судалтай чулуу байна. За ерөнхий хэдүүлгийнх нь хувьд 2026 оны ерөнхий энергийн чулуунаас мэдэрч хахад нэлийн тийм одоо яг цагаан гэдэг утгаараа бол маш тийм цайлган цагаан сэтгэлээр юм болгох тийм эерэг өдрөг үзлээр бол хандах иймэрхүү хандлага харагдаж байна. Нөгөө талаасаа яг нөгөө мөнөөддөг гэсэн мөрөөдөл нь бодитоор яг одоо биелэх боломжтой жил байна гэдэг нэг ийм нэрийг бол чулуунаас маань бол ерөнхий бол мэдрэгдлээ. За нөгөө талаас бол нэмэлтээр өгч байгаа зүйл нь сэтгэлийн шарах иймэрхүү зүйлсүүд тодорхой хэмжээнд эдгэрэх ийм жил бол байна гэж ингээд жоохон нэг тийм нэлээ эмоционал гэх юм болов иймэрхүү мэдрэмж бол хөзрөөс чулуунаас маань төрлөө. За Oracle үзрэн маань хувьд болохоор тийм мөн сар гэдэг үзэр гарч ирсэн. За ялчгүй нэлээд тийм мэдрэмжтэйгээ ажилласан зүн цавнтай иймэрхүү жил бол үнэхээр байж байна. 2026 оныг одоо гариг эрхцээр төлөөлвөл мөн буюу сар гэдэг жил. За сар бол зөвхөн шүнэл тод харагддаг юм шиг боловч өдөр хүртэл байж байдаг үргэлжид ингэж бидний нүдэнд ил болон далтаар тэгээ дандаа өдөр болгон хэлбэрээ өөрчилж хуурж байдаг ийм одоо гариг иргэс тий байгаа. Тэнгүүд энийгээ дагаа та бүхэн 2026 онд нэлээд өөрийнхөө хэлбэрийг өөрчилсөн гаднах дүр төрхөө өөрийнхөө одоо хандлага, имиж, ажил, төрөл, орон сууц, байр иймэрхүү зүйлсүүдэд өөрчлөх, цайлах, шинжлэх ийм жил бол ялчгүй байна. Ихнийх нь. За нөгөө өгж байгаа мессеж юм гэх юм бол зүүд нойртой холбоотойгоор хэдүүлэнгийнх нь хувь жоохон юм ер нь бол нөгөөний зүүдүүдэнд бодит болж биелэх магадлал нэлээд өндөр байдаг. Ер нь зүүдүүдний ихэнх нь бас биелдэг хүмүүс байж магадгүй. Тэгмээд 2026 онд ер нь зүүдэлсэн сайн болон муу зүүдүүд ер нь зөвгөн зүүдэлсэн зүүднүүд нь зөвнлийн дагуу болоод биелэх боломжтой иймэрхүү жил байна. Тийм болохоор зүүдэд нэлээд сайн манаарай. Зүүдийнхаа тайллыг сайн зөв хийгээрэй. Буруу бити зүүдэд тайлаарай. Хэнийг хүмүүстээс зүүдэ хамаагүй бүү яриарай гэдэг анхааруулгыг бол 2026 онд маань өгч байна шүү. За тэгээ нөгөө талаасаа ийм урлаг уран сайхантай холбоотой шин содон зүйлийг эхлүүлэхийг хүсэж байгаа одоо YouTube ч юм эсвэл дуу хийхийг, бүжиглэхийг, эсвэл кино мэнэ тоглохыг, эсвэл уран зураг баримл хийхийг хүсэж байгаа хүмүүс юм бол тиймэрхүү зүйлсүүдийг эхлүүлж хийхэд бол нэн тохиромжтой жил байна. Угаасаа 2026 маань өөрөө нөгөө нэгэн дотоод жилгээд шинэ эхлэлийг биелэгдэж байгаа гэдэг утгаараа ч гэсэн одоо шинэ зүйлийг эхлүүлэхэд бол тэр жигтэй бас айгүй зүгээр маш ээлтэй жил байна. Тийм болохоор урлаг уран сайхан одоо соён гээрүүлэх үйл хийж байгаа шүү дээ. Энтэй холбоотой зүйлийг хийх хүсэж байгаа хүн байвал хийхэд бол
ямар ч асуудалгүй. За тэгээд би нэмэлтээр бас Oracle үзрөөрөө 2026 оны одоо элемент болон хүрдийг аль хүрдэн дээр анхаарах вэ, аль элементэн дээр анхаарах вэ гэдгийг бол гаргаж ирсэн. За тэгэхэд бол хэдүүлэнгийнхэн хувьд өрчмөн хүрд гэдэг хүрд гарч ирлээ. Элементийн хувьд болохоор гал гэдэг элемент гарч ирлээ. За тэгээ ерөнхийн энэ хоёр хүрднийхээ энергийг өнгийг харах юм бол улбар шар өнгөтэй, улаан улбар шар дамгаа өнгөтэй. За өрчмөн хүрд бол юмыг ингээ одоо юу нь бол үржүүлж, хувлах одоо ийм үүрэгтэй байдаг. Та бүхний маань хувьд өнгөрсөн хугацаанд бол ингээд бодж байсан зүйлээ хийсэн, хийх аргаа болсон, мэдэрсэн, тэрийг хийж үтсэн, хийх гэх одоо мөнгө цанхуу ч юм эсвэл одоо хийх аргаа болоод хийгээд явсан. Одоо тэрийнхээ одоо үр шимийг хүртэх, эсвэл үржүүлж өсгөх тэр үе бол энэ жил бол ирж байна. Тийм болохоор одоо юу вэ? За одоо окей, энэ болчлоо, дараагийн шинэ зүйл гэхээсээ илүү окей, энэ нэг байсан зүйлээ яаж 2 болгох вэ? Яаж 3 болгох вэ гэдэг дээр илүү амбицтай ажиллавал илүү зүгээр байна. Магадгүй одоо тийм за бакалаврын диплома ингээд магистрач хамгаалчлаа, окей болчлоо гэж одоо ингэж хэрэг ханж байгаа хүмүүс байгаа бол окей, яагаад би мастраа сурсан чи одоо доктороо сурч болохгүй гэж гэдэг ч юм уу. Эсвэл яагаад дараагийн өөр мэргэжлэр мастер хамгаалж болохгүй гэж гэдэг. Тиймэрхүү зүйлсүүдийг гаргаж ирвэл айгүй амжилттай байж чадгаар харагдаж байна. Илүү нэг зүйлээ илүү өнгөлөөд, илүү үржүүлээд, илүү том болвол илүү сайн. Нөгөө талаасаа тэр галын элементтэй холбооч буюу гал өөрөө нэг жижигхэн зүйл. Гэхдээ тэрийг галыг өдөөх зүйлтэй хамтдах юм бол нэг жижигхэн л одоо гал цог үнснээс маш том ойг хүртэл шатааж болох хэмжээний тийм том галыг би болгож болдог. Үүнтэй адилхан та бүхэн маань яг л тэр нэг жижиг зүйлээ барайл тэрийгэл том болгоод ах юм бол яг л одоо яг хөө жишээ нь муухай ойн түүмэр, гал түүмэр гэж байгаа юм шиг боловч зүгээр л тэр хэмжээгээрээ ийм томрох бүрэн боломж байгаа. Нэмжил байна. Тийм болохоор энэ зүйл дээр нэлээд анхаараарай гэж үзэр мэдэлж байна. За тэгээ би 4 илэрлээ. Нэг Oracle үзэр, нэг Tarot үзрээр төлөөлүүлж авсан байгаа. Тэгээд хэдүүлээ 4 илэрлийнхаа элементүүдийг үзрүүдэд харцгаая. За хэдүүлэнгийнх нь 2026 оны одоо 4 илэрлийн үзрүүд бол энд гараад ирлээ. За нэгдүгээр илэрлийн маань хувьд бол Gemini буюу эхрийн орд. Тэгээд Star гэдэг үзэр. За эхрийн орд бол өөрөө агаар элементтэй орд, нөгөө талаас эхэр буюу юмыг ингээд хослуулан явж байдаг. Нөгөө талаас харилцааг илэрхийлдэг орд гэдэг зарим хүмүүс мэддэг байх. За тэгэнгүүт тэр нь одоо Star гэдэг үзэртөө нийлээд ирэхээр ямар энерги бий болгоод байна вэ гэхээр таны амнаас харилцаагаараа үүссэн одоо ажил хэрэг зүйлсүүд шин төсөл, цоо шин санаа, цоо шин нийгэмд гаргаж ирэх тийм одоо төсөл санаачлаг болох бүрэн боломжтой. Зүгээр л нэг тийм найзтайгаа ярьж байгаа харилцаа яриа дундаас ажил хэргийн холбогдлолтой түнштэйг ярилцж байгаа. Тэр нэг зүгээр л нэг энгийн сэтгүүд тийм зүйлс бий болох бүрэн боломжтой нэг ийм илэрл харагдаад байна гэдэг л. Тийм болохоор харилцаа гэдэг зүйл дээр нэлээд сайн поинтэд анхаараарай. Хинтээ харилцаж байгаа вэ гэдгийг нэлээд сайн бодоорой. Буюу тэр энэ хүнтэй би харилцснараа энэ хүн юу чаддгүй вэ? Би юу гэж чаддгүй вэ? Буюу тэр зүйлийг нэлээд сайн харж зүгээр нэг юм сайн уу, сайн юу байна? Өмнөд нь ингээд өнгөрлөө гэдэг ингийн харилцаа яриа биш. Окей, энэ үнтэй ийм юм ярих юм бол ирээдүйд хэрэгтэй ийм зүйлийг бит хоёр бий болгож чадна. Ийм зүйлийг гаргаж ирч чадна гэдэг нэг тэр поинтуудыг нэлээд сайн өртөөлж аваарай. Нөгөө талаасаа ажил хэрэг ч юм уу те эсвэл нэг тийм хичээл сургууль номоор ингээд харилцаж байгаа хин нэгэн одоо эмэгтэй эрэгтэй хүнтэй харилцаанаасаа үүдээд та хоёрын харилцаа дараагийн түвшинд гарах буюу одоо хосын харилцаа руу орох бүрэн боломжтой бас ийм нэрийг нэгдүгээр үйлрэлд бол харагдчихна. Тэгээ ер нь бол нэгдүгээр үйлрэл дээр бол нэлээд амж хэлэх буюу нэлээд их хүмүүстэй ярилцсан, conversation үүссэн ийм харилцааны идэвхтэй нэгдүгээр үйлрэл бол байхаар харагдаж байна. Гэтэ тэр нь тийм үр дүнгүй бол биш, дандаа үр дүнтэй харилцааг бол хэдүүлээ үүсгэж чадна. Тийм болохоор яг нүрийг түрүүн хэлсэнчлэн би энэ хүнтэй
энэ хүн чи юу юу чаддаг вүлээ, юу хийдэг вүлээ, энэ үнтэй харилцаж ярьснараа ер нь бид хоёр юу бүтээж чадах вүлээ гэдгийг дандаа бодож аваарай гэдэг л нэгдүгээр үйлрэл маань бол та бүхэн маань зөвлөж хэлж байна. За 2 дугаар үйлрэлийн маань хувьд болохоор хилэнцээ орд оруулалт илэрхийлэгдсэн. Тэгээд the hanged man гэдэг үзэр байгаа илэрхийлэгдсэн. За хилэнцээ маань орд өөрөө нэлээд тийм хөнгөнцгийн сэтгэл хөдлөлийг бол илэрхийлж байдаг. Наа нэлж байгаа хөнгөн сэтгэл хөдлөл хариу үйлдэлүүд гэхээс илүү яг цаана миний гүнд би юу хийгээд байгаа юм бэ? Би юу чадах юм бэ? Гэдэг хэдүүл бол яг үнэндээ 2 дугаар үйлдэлтэй бол нэлээд өөрөө өөртөө ажиллахаар нэг иймэрхүү сар үйлдэлүүд бол өнгөрөхөөр харагдаад байна. Тэгээд энэ дээр хамгийн гол нь жоохон олон өнцгөөс анзаарч харах. Өөрийгөө олон өнцгөөс юу хийгээд байгаагаа илэрхийлэх. Нөгөө талаасаа юу хийгээд байгаа тэр юу хиймээр байгаагаа өөрийнхөө хувьд яаж хийж хувиргаж болох вэ гэдгийг бодох, олох. Өөр өнцгүүдээс хайх ийм үйлрэл болоод байхаар харагдаад байна. Тийм болохоор саяны хэлсэн нэг энэ хандлагыг би болгоод аваа яваад шатах юм бол 2 дугаар үйлрэл бол нэлээд олон цаашин боломжуудын хэдүүлээ бол би болгож чадхаар харагдчих шүү. За тэгээ нөгөө талаас болохоор ингээд таны харилцаж хамтарч ажилладаг ч юм уу те хин нэгэн хүн өөрөө ч итгэж явдаг хүн таныг одоо хуурах, мэхлэх, ардууртай өөр зүйл хийсэн ямар нэгэн буруу үйлдэл хийж таныг хохирох ч юм уу. Иймэрхүү үйлдэлүүд 2 дугаар үйлдэлд гарч ирж магадгүй. Тийм болохоор харилцаж байгаа, хамтарч ажиллаж байгаа хүмүүсээ нэлээд сайн ажиглаж хараарай, анзаараарай. Дахиад нэг чеклээ үзэхэд бол гэмгүй шүү гэдэг зүйлийг 2 дугаар үйлдэл хэлж байна. Тэгээ үйл явдлын хувьд бол нэг тийм амар нарийн зүйл бол гэхээс илүү өөрийнхөө яг гүнтэйгээ ажиллах нөгөө талаасаа иргэн тойрныхоо хүмүүсээ анзаарч харах нэг иймэрхүү үйлрэл бол байхаар харагдаж байна. Тэгээд ч гэсэн нараа босод яг нөгөөний хийх ажил үйлсүүдэд бол сайн нөлөөтэй. За харин 3 дугаар үйлрэл маань Pisces буюу засны орд the Tower гэдэг үзрэл бол илэрхийлэгдэж байна. За нэлээд ер нь бол 2 дугаар үйлрэл бол гүн эмоционалтай үе байсан бол 3 дугаар үйлрэл эмоци арай багасаад эсэргээрээ асуудлуудыг бол хэдүүлээ шийдэж байгаа үйлрэл бол байна. Та нарын хувьд болохоор ингээ 3 дугаар үйлрэл яаж ингээ гинтл бүнийг газрын гаваас нэг асуудал ингээ гарч ирэхээр жоохон нэг юм нэг гинтийн асуудлууд ихтэй иймэрхүү үйлрэл бол байхаар харагдаж байгаа. Гэтэ энийг бол хэдүүлээ тийм нэг зовхгүйгээр бол шийдчих юм. Тийм болохоор энэ дээр бол санаа зовхол шаардлагагүй. Нөгөө талаас энэ асуудлууд бол нэг тийм гинт гарч ирээл гинт нэг өөрийнхөө зовоох гээд байгаа тийм зүйл бол ерөөсөө биш. Энэ бол зүгээр таны хувьд бол амьдралаас өгж байгаа тодорхой хэмжээний одоо шалгуур гэж өөрийнхөө хувьд бол үзэж хандаад тэр хандлагаараа энэ зүйлүүдийг шийдэж чадах юм бол ер нь бол ямар ч асуудалгүй сайхан байна. Нөгөө талаас хостой хүмүүсийн маань хувьд болохоор хүүхдэд болох бодлууд бол нэлээд давмгаа гарч иж магадгүй. Үүнээсээ үүдээд бас ер нь бол хүүхдтэй болгох тэр үйлдэлүүдийг хийх нөгөө талаасаа хүүхдтэй болсноо мэдэх иймэрхүү зүйлс бол гарч иж магадгүй. Тэр нөгөө талаасаа юм зүүд нойртой холбоотойгоо зүүдэндээ юм хүүхэд зүүдлэх, могоо зүүдлэх ч юм уу иймэрхүү нөхцлүүд үүсэх юм бол бүрэн боломжтой. Тийм болохоор зүүд нойроос нэлээд анхаараарай. Тэгээ хүүхдтэй холбоотой ямар нэгэн зүйл бас бий болж магадгүй болохоор тэрэн дээр бас нэлээд анхааралтай байгаарай. Эмэгтэйчүүд болон одоо эмэгтэйчүүд мэн тэгээ мөн одоо найз охинтой эсвэл их нэртэй хүмүүс байгаа бол одоо тэр залуучууд манаас нэлээд анхаараарай гэж би бас хэлмээр байна. За тэгээ 3 дугаар үйлрэлийн маань хувьд болохоор Ouroboros гэдэг одоо хүзөр гарч ирлээ. Энэ одоо нөгөө нэг зургийг харах юм бол ийм цөөлөө идж байгаа юм могоо байдаг. Ер нь бол нэг тойрог хэлбэр буюу үлийн үрийг нэг талаас илэрхийлж байдаг. Нөгөө талаасаа эхлэл төгсгөлийг илэрхийлж байдаг. Одоо энэ юу нь бол 12 ордны 13 дахь хүзөр. Нөгөө талаасаа бүр хамгийн эхний буюу тэгтэх хүзөр шийж үздэг. Энэ үзэр бол гарч ирсэн. Ер нь бол хэдүүлээ 4 дугаар үйлрэл дээр бол өөрийгөө бол дахин шинээр бий болгож байна. Одоо нөгөө сая ингээ могоо жил гарлаа. Могоо жил ороод гарч яхад яасан бэ гэхээр ингээ тийм могоо ингээ арьсаа гойжуулдаг. Ингээ юм дуусах хүсэж байгаа зүйлүүд ингээ дуусгадаг гэж хэлсэн шүү дээ. Тэнгүү та бүхний минь хувьд яг энэ 4 дугаар үйлрэлж яг үнтэй адилханаар өөрийнхөө хувьд ингээ арьсаар цоо шинээр гойжуулад өөрийнхөө цоо шин төрхийг яг бүрэн гүйцэд бий болгосноор өөрийгөө ингээ нийгэмд найз нөхдөдөө хүмүүст ингээ харуулж чадж байгаа ийм үе байна. Энэ нь болохоор зөвхөн гаднах төрхөөс үл хамааран гаднах төрх заяа. Бие махбод ажил мэргэжил, албан тушаал, мөнгө санхүү, эдэлж хэрэгжилж байгаа хандлага, иргэн тойрны
одоо нөгөө өөрийгөө хүрээлж байгаа хүмүүс гэлцээр нэг иймэрхүү олон зүйлс дээр илэрнэ. Зөвхөн нэг ганцхан одоо өөрийгөө өөрөөр харуулж гэдэг нь харагдах байтал биш шүү заяа. Маш олон зүйлийг өөрийгөө цоо шинэ харуулаад тэндээ гол ноёлаа хэдүүлээ маш гоё сэтгэл хангалуун байна. Ийм сайхан улирал болол энэ джентльмен бол их гоёор ингэж дуусж гин. Тийм болохоор 1 2 3 дахь улирал цааны ингэ хэлсэн зүйлүүд дээрээ гоё анхааралтай бай, сайн хэлсэн зөвлөгөөнүүдийг анхааралтай сонсож хүлээж аваад зарим нь сайхан хэрэгжүүлээ явуучих юм бол дөрөвдүгээр улирал бол та бүхний хүснээр яг цоо шин би болохоор байна шүү. За тэгээ ерөнхийн нөгөө нэг улиралтай холбоотой зөвлөхөө харуулгууд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд хэдүүлээ одоо 1-р сард маань өгч байгаа ерөнхийн зөвлөгөө мессежүүдийг харъя. Үүнтэй холбоотой 1-р сарын цартай холбоотойгоор тарот үзрүүд болон нэг ширхэг Oracle үзрийг бол татсан байгаа. Shambhala Imitations. За үзрүүдийн маань хувьд болохоор 6 of Cups, 7 Wands, Knight of Cups, Hermit, 7 of Pentacles, 2 of Swords. За хэдүүлэнгийнхаа 1-р сарын маань хувьд анхааруулж ирж байгаа зүйл нь за Shambhala гэдэг одоо Oracle үзэр Imitations гэдэг. За ер нь бол өөртөө ихтэй бай. Нөгөө талаас гүнтэйг ажил. Би юу одоо түрүүч хэлсэндээ үзэр дээр өөрийгөө битгий дутуу үнэлгээ те. Өөрийгөө ингээ дотроосоо хийлэх, эдгэх энэ үйл явцад оруулаа айгу зүгээр. 1-р сард ер нь та бүхэн бясалгал хийх, өөртөө ингээд итгэлээ бий болгох, энергийг, хүчийг бий болгох иймэрхүү одоо зан үйл ч юм уу те үйлдэлүүдийг эсвэл бясалгал яг мог иймэрхүү зүйл хийвэл айгу зүгээр сар байгаад байна. Тэрийгээ дагаад нилээн бас тийм өөртөө итгэл бол нэмэгдэж байна. Нөгөө талаас ингээд шинжлэлийг бас бий болгох эхлээ бас тавьж чадчихжээ шүү. Гэдэг зүйлийг бол Oracle үзэр маань бол хэлж байна. За нөгөө талаас 1-р сард өгч байгаа зөвлөгөө нь жоон ганцаардл гэдэг мэдрэмжийг бол хэдүүлээ авч байна. Гэхдээ энэ мэдрэмжийг аваад одоо юу хийний ганцаардаа гунаад байгаа юм бол байхгүй зүгээр энэ мэдрэмжийг мэдэрч сурч байна. Өмнө жоохон ингэ ганцаардах мэдрэмжийг аавна гэдэг нь өөрийн тавьд ингэ нэлээд хэцүү амир дарк санагддаг байсан бол одоо яг энийг ингэ мэдрэх ганцаараа байх бие даах гэдэг чинь даасан мэдрэмж аавна гэдэг чинь ямар гоё юм бэ гэдэг мэдрээд трийгээ дагаад ингэ шин мэдрэмжүүд цаанаасаа үүсээд үүндээ аягүй тийм дурлж байгаа ийм 1-р сар бол ингээд харагдаж байна. Тэгээ та бүхэнд байна ингээд анхааруулж хэлж байгаа зөвлөгөө мессежийн хувьд гэх юм бол 6 of Cups, 7 of Wands гэдэг дээр цоо шинээр төрж байгаа мэдрэмжээ ер нь ингээд нөгөө үйлдэл болгоод ингэх боломжтой байна гэх тэрийг илэрхийлээд ярилцаад явхад бол айгүй зүгээр шүү 1-р сарда. Энэ тэр зөвлөгөөг бол өгч байгаа нөгөө талаас бол 9 of Cups гэдэг дээр бол ингээд тэр мэдэрсэн мэдрэмж хийс үйлдэл чинь нэг л болохгүй санагдсан ч гэсэн болох боломжтой тэг гарц гаргалгай заавал олоорой тэгж олж чадах юм болоор хэдүүлээ айгүй амжилттай байж чаднаа гэдэг зүйлийг бол хэлж байна. Нөгөө талаасаа яг мөнгө санхүү иймэрхүү зүйл дээр болохоор яг хүссэн хэмжээгээр мөнгө нь орж ирэхгүй байх нөхцөл үүсэж магадгүй ч гэсэн яг орж ирж байгаа зүйлтэй бас юм нэг тийм каптай тэр чигээрээ яг тухайн одоо мөнгийг санхүүг ингээ яг зөв зохистой зарцуулах хөрөнгө оруулалт хийх ч юм уу те ингэж чадвалаас айгүй зүгээрээ. Тэгээ нөгөө талаасаа үнэхээр яг юм нэг уг нь бол ингээ нэг тийм цоо шин зүйл эхлэхэд жоохон дэмий байгаа байхгүй юу. Илүү яг одоо байгаа зүйлээ ингээд нэг өнгөлөө авчвал зүгээр байгаа боловч ингээ 3 дахь группийнхний маань хувьд ингээ нэг шинэ бизнес, шинэ зүйл эхлүүлэх хүсэж байгаа хүсэл хэрмэлзэлтэй хүмүүс ингээ маш их байгаа болтой. Яалч тийм нэр айгүй өндөр мэдрэгдээд байна л да. Тэнгүүд хөзрөө яг хөө тэгээ тэрнтэй холбоотой хэлж байгаа нь бол ганцаараа юм хийхээс илүү хэнийг юмтэй хамтарсан бизнес эрхлэх, хамтарч шинэ зүйл эхлүүл илүү зүгээр шүү, илүү өргөөжтэй байна, илүү бацгол хантай байна. Ганцаараа хийхээр одоо юу вэ? Чиний ингээ нэг юм уу 2 чадвар л ингээ байгаад байдаг. Дахиад ингээ ганцаар их гэхээр чамаас дахиад нэг 3 4 чадвар ингээ нэхэд байгаа байхгүй. Тэр нь яг одоогоор чамд байхгүй. Тэрнээсээ болоод бас нэг юм хэцүү мэдрэмж авч магадгүй гэж хэлээд байгаа болохоор тэр одоо үлдсэн мэдрэмжийг чинь нөхөж чадахгүй. Тэр хин нэгэн одоо найз нөхөд, ажлын хамтрагч түн шиг
олоод уулзаад хамтдаа юм эхлүүлвэл илүү амжилттай байна гэдэг зүйлийг бол ингээ хөзөрлөж байгаа маа. За тэгээ нөгөө талаас хэлж байгаа зүйл нь жоохон яамаар одоо нөгөө доороосоо дараах, биеийн дулаан багсах иймэрхүү энерги аягүй мэдрэгдээд байна. Тийм болохоор жоохон дулаан уцсал тэгээ болж игэл нэлээд сайн халуун хоол цайг сайн идэж уугаарай. Дотор ингээ биеийн халууны жоохон нэммээр байна. Ингээ бие хөрөө дээр гар хөл дандаа ингээ дараад байгаа нэг иймэрхүү энерги нэлээд өндөр байна. Магадгүй та бүхэн маань ийм энергийн засал, галын засал ч юм уу тийм иймэрхүү зүйл хийхийг хүсэж хэлмээр санагдаж байгаа хүмүүс байвал 1-р сартаа бол хийлэхэд бол айгүй зүгээр маш тохиромжтой сар байгаад байна шүү. Тэгм болохоор иймэрхүү засал хийлмээр байгаа хүмүүс байгаа бол ингээд шаардлагатай хүмүүс дээр нь очиод гоё хийлгээрэй гэж хэлмээр байна. За тэгээ ерөнхийн 1-р сар болоод 2026 оны маань төлөв байдалтай холбоотой мэрэгмэн бол ингээд энэ хүрээд бол дуусаж байна. Тэгээ шаардлагатай та бүхэнд маань хэрэгтэй зөвлөгөө мессежүүдийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Зарим зүйлстэй бас ингээд гоё ойлгомжтой, зарим зүйлс нь мэдхгүй зүйлсүүдийг бас ойлгуулж өгсөн байх гэж найдаж байна. Тэгээ та бүхниймээр 2026 оны маань ингээд ажил амьдралд нь ингээ сайн сайхан бүхний гоё хүсье. Тэгээд та бүхэнд маань уншлага маань таалагдсан бол гоё лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд гоё комент үлдээгээрэй. Би гоё та бүхний комментуудыг уншиж бас гоё урам зориг авдаг шүү. Тэгээд мөн хувийн уншлага хийх бол миний Wawa доор зураас таарат гэд Instagram утас руу маань бичээд хувийн уншлагын цагаа аваад уншлага хийх боломжтой. Хувийн уншлагын хувьд болохоор 40,000 болон 50,000 төгрөгийн хоёр төрлийн үнэлгээтэй уншлага нь болохоор энергийн тарот тэгээ коллектив гэ 3 төрлийн уншлага 40 минут болон 1 цагийн хугацаатай хоёр төрлийн хоёр байдлаар ингэж хийгдэж байгаа. Тэгээ хувийн уншлага хийх хүсэлтэй хүмүүс авах юм бол миний хаяг руу бичээрэй. Тэгээд хувийн уншлага маань болохоор нөгөө нэг зөвхөн онлайнаар хийгддэг. Одоо надад яг нөгөө биетээр хийх гэхээр тийм хувийн офс зүйл байдгүй болохоор одоо зөвхөн онлайн уншлага хийж байгаа. Тийм болохоор онлайнаар хэдүүлээ гоё видео call, voice call хийгээд гоё уншлага хийх бүр боломжтой. За тэгээд Wawa дороотынх нь 2026 оны ерөнхий төлөв байдалтай холбоотой анхааруулга зөвлөгөө мессеж 1-р сарын анхааруулга зөвлөгөө мессежтэй холбоотой энэ уншлага маань энэ дүрэнд ингээд дуусч जैन. Тэгээд уншлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд баярлалаа. Баяр таа.